Тэгээ за алах юм байна гэж одоо тайзан дээр гарыг гэсэн чинь гарахын өмнө ингээд өвдөг ингээд чичрээд юусэн ингээд салахгүй. Ингээд чичрээл байсан. Тэгээд өвдөг чичирж байгаа байжсэн ингээд ирүү чичрээд ингээд болдгоо. Юу зогсдгүй байлаа шүү дээ айгуу сонио. Юу ингээд дараад ингээд яагаад зогсохгүй. Тэгэл хүүтэн хөөс гараад гар ингээд салхнаал жихнээсээ бүр ингээд яаж бодлороо контрол хийх гэсэн чинь ингээд зогсгоо хав би ингээд салхнаад хүүтэн хөөс гараад тэгээ за тайзан дээр гарсан чинь шууд блэкаут хийж байгаа байхгүй юу. Саяхнаас сошиал медианууд бүгдийг хаагаад одоо аппликейшн тийм бүгдийг нь устгаад миний ингээд нэг дотор тодорхойлсон бүрийгээ нэг ойлголт байгаа. Зүгээр юмар ингээд зөвөрлөх юм бол би нэг уулан дээр гарах хэвээр тэгээд дундаа ингээд айгүй олон ачаанууд ингээд аваад энд тийм мөчрийг аваад мэдээгүй одоо амтны арьсыг аваад гэдэг ч юм уу. Ингээд дээшээ гарах процесстэй ингээд маш олон зүйл ингээд газар ингээд ширэгтэл яваад байгаа байхгүй. Тэгээд тэрийг нэг удаа зогсоод процесс их тэр цагийг гаргаж байгаа зүйл нь өөрөө бясалгал гэж би хартыг. Хүн бодлоо хоослоод давхар бодлоо хоослсныгаа дараа дахиад шинээр бодож эхэлж байгаа байхгүй. Цэвэр хамаагүй clear mindтай. Тэгээд бодоод ирэхээр өмнө боддог байсан том асуудлууд магадгүй жижиг харагддаг ч юм уу аль эсвэл шинээр ингэх хэрэгтэй мэд их хэрэгтэй байна гэдэг шин даалгавруудыг өөртөө үүсгэх ч юм уу. Нэлээ урт видеонууд гэдэг чинь бүр ингээд минутаар секундээр бүх өөрчлөгдөж байгаа учраас нэлээ олон хоног хийж байгаа хэл та нэг дугаар дээр. Тий, ихтэй яг нөгөө дүрс одоо илүүлэг бол надад бол хацсангүй гайгүй байд. Нэг төвлөрөөд суучгаар тэгэл дуусчдаг тухайн өдөртөө. За яг хөө мэдээж янз янзлаа богдхон болны 3 цаг маяг тэгээ уртаа бол 7-8 цаг суuna. 1 секундын нэг шийдвэргээд 1 second decision гэдэг нэг зүйлийг би айгүй хитгдэг гэх юм уу. Нэр нь болохоор явахгүй байсан цаа яг өндө болох байхгүй юу. Өө тийм үү. Тий. Бодох юм бол тий. Яагаад заавал явах хэрэгтэй вэ? Гэтэ явсан зөв гэдэг би дотор мэдээд байгаа. Бицэн одоо рил дээрээ тэг хоол хийнгээ нэг гой юм ингээд ярьдаг байхгүй. Гэтэ яг өндө тэрийг сонсох шаардлага байхгүй хүмүүст гэж хэлэхэд бол зүгээр л fucking хийлдэ тий. Алхам хийгээч. Тий, зүгээр л алхам хийлдэ. Тэгээ тэр чинь нөгөө нэг сая нөгөө хэлсэн 1 секундын decision гэдэг ч байгаа байхгүй юу. 1 секундын дотор л шийдэх хэрэгтэй, хийх хэрэгтэй. За сайн мэцэн ингээд Сансуу подкастын шинэ дугаарыг хэлж байна. Энэ удаагийн дугаартаа бид нэр одоо контент бүтээгч Бүрийн университетийн сугаар нь та бүхэн сайн мэдих одоо бүрийгээ өрн авчирсан байна. Сайн өөрий. Сайн урьж оролцуулсан баярлалаа. За сайн сайхан юутай байна. Ойрд бас таарсангүй. Тий. Сой сайхан тайван дөө. Яг зүгээр нөгөө шин зүйл гэх юм бол хоёулаа шахав инстаграмаар битсэн л дээ. Гэтэ би саяхнаас сошиал медианууд бүгдийг нь хаагаад одоо аппликейшн тийм бүгдийг нь устгаад жоохон нэг тийм одоо юу гэдэг өөр дээрээ шинжилэл хийх гээд тийм ер нь яг тийм одоо үе дээр хоёлаа ер нь бол ярьж байгаа гэсэн үг. Аха. Зөв ер нь болохоор ингээд янз бүрийн айц мэс баг авахгүй байгаа шүү дээ тий. Сошиалуудаараа. Тий угаасаа ер нь бол автдаггүй гэх юм уу. Одоо жишээ нь яг янз бүрийн байгууллагууд нөгөө рил хийлгүүл энтрэл холбогддог л доо. Гэтэ би яг тийм инфлюенсер болохыг хүсдэггүй гэх юм уу. Манайхаа ийм гарсан байна гэж хэлэхээр нэг тийм мэдгүй над дээр өсөө тохирдгүй. Тий. Тэгээ YouTube дээр ч ямар ч зар сурчлага авдаггүй угаасаа бүгдэндээ жилийн гэрээнүүттэй төгөллөөр. Зөв. Тэгтээ зар сурчлага авахгүй мөртлөө тэгтээ нэг битээр рекламд бол ордоо шүү дээ. Фото, видео шүүтинг гэдэг бол тий. Тэр бол ялгаатай бах тий. Тий, ялгаатай. Тэр чинь яг хөө зөвөр нөгөө ажлуудаа амархан л та ер нь одоо зурганд орох ч юм уу тий. Очоод тэгэл нэг хэдэн текстүүд хэлээл тэгэл харьж байгаа асуудал болохоор тэгэхгүй одоо жишээ нь яг рил дээр ч юм уу аль эсвэл YouTube айдсууд дээр ер нь таардгүй зүйлүүд айгүй олон байдаг байхгүй юу. Броц айгүй сайн мэдж байгаа. Ер нь ихэнх ингээд одоо компаниудын хүсэж байгаа зүйлийг би хиймээргүй байдаг. YouTube дээр ч зар сурчлага оруулах гэсэн чсэн зөвхөн чанартай хэдэн байгууллагатай биш бол одоо ч ялангуяа айгүй юу шүү дээ. Тэгэл баах нөгөө санхүүгийн байгууллагууд тэд нараа дараа нь ямар асуудал гаргачих ч юм бэлээ. Тэрэн дээр нь ер нь жоохон санаа зовнод байдаг учраас бүгдийг инжилээр нь хийчихдэг юм. Зөв. За тэгэхээр нөгөө контентын зар сурчлагын дээр бол маш хянамгай ханддаг юм байна. Нөгөө нэг хүмүүс ч энэ зарим газрууд бол за нэрийн дутаач бүх юм авдаг газрууд бас байна тий. Тэгж бас нөгөө өөрийгөө одоо юу гэдэг нь бидний хэл дээр сүнсээ боддог. Тийм зүйл дээр бол маш их анхаардаг юм байна. За тэгэхээр яг хүмүүс мөн бүрийг бол сайн мэдж байгаа ямар контент гэдэг юу гэдэг. Тэгэхээр миний гол асууж болохоор контентыг хийгээд давхар ажил хийгээ явж байгаа. Энэ хоёрыг нэг балансыг олоход ямар ингээд хэцүү анх хийж гэлж байгаад ямар хэцүү зүйл гарч ирсэн контент хийж байгаа тий. Сүүлд бол мэдээж ирэх сурцлага л да тий. Ер нь бол манай подкаст дандаа нэг ингээд анх гарч байгаад би ингэж алдсан юмаа гэсэн алдсан туршлагуудыг л сонсох гээд байдаг. Манай үзэж байгаа хүмүүс.
ажлаасаа гараад одоо ер нь ойролцоогоор жил гарan болж байна. Яг хөө сүүлд ажиллаж исэн компанид эхлээд full time байжгаад тэгээд дараа нь хагас цагаар ажилладаг болсон. Тэгээд 2-3 зүйл зэрэг амжуулах гэдэг бол яхаа аргагүй. Айгу хэцүү гэдэг нь болохоор би айл талдаа хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгээд тэр хариуцлага өөрөө биелүүлж чадахгүй байгаадаа хүн одоо юу гэдэг миний ингээд нэг дотор тодорхойлсон бүрийгээд нэг ойлголт байгаа. Одоо байхыг хүсдэг ч юм уу те. Тэрэндээ хүрч чадахгүй байгаад айгүй стресстэй байсан. Ер нь бол одоо жишээ нь би сүүл ажилласан компанид тодорхой хэмжээнд ингээд хүмүүсийг одоо юу гэдэг менеж хийдэг байжгаад тэгээд би өөрөө тийм үүрэг хариуцлагатай мөртлөөсөө заримдаа ингээд зураг авалт гарч ирдэг ч юм уу айдасал чухал ажил гарч ирэнгүүт нь хуралдаа сууж чадахгүй тиймэрхүү асуудлуудаас болоод би багтаа түүг удаад байгаа юм байна гэдэг тэр сэтгэл зүйн дарамт нь айгүй өндөр байгаад байсан. Тэгээ за ер нь ингэж одоо сэтгэл зүйн дарамттай байж ирснаас гарсан дээр юм байна гэж бодоод тэгээд ер нь бол гарах шийдвэрээ гаргачихсан. Зөв. Бас яг хүмүүс гаднаас яг нөлөөлж хэлж ийсэн нөө. Гэхдээ нэг чиний ингээд ингээд зөвхөн өөр дөрөө бодож ийсэн. Зөвхөн өөр дөрөө бодчихсон. Манай цэгэр дэнтер бол байгаа ч ял гэдэг байсан. Гэтэ би яг нөгөө нэг одоо жишээ нь яг хүн юу хүсэж байгаа гэдэг нь бас амар чухал юм байл. Хүний зорилго гэх юм уу те. Жишээ нь компанид ажиллаж байгаа үедээ, корпоративд ажиллаж байгаа үедээ миний зорилго корпоративын карьер бол ерөөсөй байгаагүй байхгүй юу. Би зүгээр нийгмийн харилцаанд л орохыг хүсдэг байсан. Өглөө болгоны газар руу очоод өглөө болгон одоо таньдаг хүмүүстэй өглөөний мэд гэж хэлээд тэгэж одоо юу гэдэг өдрийг өнгөрүүлж байгаа надад өөрөө хамгийн том одоо зорилго нь байсан байхгүй юу. Тэгээ тэр нөгөө нэг хүсчихсэн нийгмийн харилцаанд эргээд төвхтэй болоод байгаа юм шиг санагтаад тэр нөгөө нэг зорилготоо бас хүрэхгүй юм байна гэдгийг ойлгоод тэгээд тий. Зүг. Бас сонин шийдвэр шүү. Яг нөгөө хүмүүс ч нөгөө хүн хэлээг бол ингээл зарим байгаад л идэв шүү дээ. Тэгтээ яг өөр дөрөв бодно гэдэг чинь бас сонин юм байна. За манай бүрий ч одоо контентын тэгээ аялал нь би бол ингээд бас бахархтай юм аа. Одоо нөгөө контент ихэр чинь айгүй их цаг зав их орно мэдээж ирнэ ихт. Тэгэнгүүтээ дээр нь ингээд маш их цаг гаргаад ингээд зөндөө аялж जैन те. Айгүй гоё влог бичлэгүүд. Тэгтээ тэр нь үнэхээр чанартай байдаг контентууд нь. Тэгэхээр эдгэрийг хийхэд мэдээж хэрэг хамгийн дөрөнд их хүмүүс зөндөө асууж илсэн байгаа л да. Санхүүгээ яаж шийдвэрлэж байна? Яаж одоо спонсорч гэдэг юм уу? Аялын зардлыг босгож байна гэдэг ч юм уу. Мэдээж өөрөөсөө гаргаж байгаа те. Өөр ямар их сурвалжууд хийх юм бол гэл. Яг нөгөө нэг санхүүгийн тийм өндөр хэрэгцээ нэгт байхгүй гэх юм уу? Давхар нөгөө нэг бизнесийн орлоготой ном борлуулдаг. Тэгээд тэр маань хангалттай ер нь намайг аваад явах хэмжээнд одоогоор амжилттай явж байгаа юм. Тэгээд нэх одоо юу гэдэг ийш тийш аялаа гингүүтэл нэх мөнгө төгрөгт баригдаад ч юм уу тиймэрхүү асуудлууд ер нь байха болсон л доо. Тэгээд цаг завын хувьд ч гэсэн тэр амар ингээд завгүй maaгүй байдаг ч юм уу. Ингээд хүмүүс намайг ер нь бодоод идэгцсэн. Яг үндэ нэг тийм бол биш. Ер нь хангалттай их цаг завчсан байгаа. Тийм. Тэгээд гадагшаага аялж байгаа үедээ тэр чин заавал ингээд спонсор энэ төр гэдэггүй ер нь бол спонсор байсан ч яах вэ? Тэгэл аялах нь өөрөөр зорилго юм чинь. Хим одоо би яг зүг хариулаад байна уу юу? Зүг хариулаад байна уу? Зөв штэ. Асуулт нь юу байлаа гэдэг шиг. Хариултыг би та мэдэн шүү дээ. За. Тэ нөө аялахад нөө олон зардал гарч байхад яаж зохицуулж исэн бэл гинт юмуд гарч байл. Би бас нэг хаяа нэг сториудээс нь харж исэн шүү дээ. Нэг яг энэ одоо апрыг явахад спонсор байна уу гэдэг ч юм уу дээ чинь. Тий, яг хөө тэр нөгөө нэг илж байгаа шалтгаан болохоор мэдээж байвал зүгээр гэхдээ байхгүй байсан гэсэн. Тий айл нь тэгэл боцсон юм ямар ч явна гэдгээрээс юм тий. Яг нөгөө нэг тэгэж хүмүүс тэр нөгөө нэг зарлах нь амар чухал гэж би бодсон. Одоо жишээ нь яг явлаа шүү гэдэг. Тэгэхгүй тэр чинь 1 секундын нэг шийдвэргээд 1 second decision гэдэг нэг зүйлийг би айгүй хитгдэг гэх юм уу. Нэр нь болохоор явахгүй байсан цаа яг үндэ болох байхгүй юу. Өө тийм үү. Тий. Бодох юм бол тий. Яагаад заавал явах хэрэгтэй вэ? Гэтэ явсан зөв гэдэг би дотор мэдээд байгаа. Гэтэ тэр чинь тэгэл 30-40 сая айгүй их мөнгө төгрөг зарцуулж байгаа. Гэл дотор нөгөө шалтгаануудаа бодох юм бол явахгүй байсан цаа ер нь бол зүгээр гэдэг тэр тал нь байгаа. Гэтэ тэр чинь ер нь надад тэрэг болохгүй гэдэг би мэдээд байгаа байхгүй юу. Тэгэхээр яг эхлээ би нөгөө хүмүүст зарлчтэй сошиал медиан дээр за одоо ингэч шүү спонсор хэрэгтэй байна гэдэг ч юм уу те. Яг спонсор хэрэгтэй байгаа нь бол гэдэг тал нь байгаадсан давхар би хүмүүс зарласаар явахаас өөр аргагүй байдал үргээ хүрэх нь айгүй чухал зүйл байгаа байхгүй юу. Зөв. Тийм юм байна. Ер нь наач бас гоё арга шүү те. Зарлчаар бас тэгээд юмнасаа буцаж болохгүй бол тэгээд гүрээ шатаа гэдэг шиг хараасаа. За тэгэхээр сая ингээд номын орлого гэж байна. Яг нэг манайх жоо бизнесийн талд болохоор та хэдин орлогыг өсвөртэй гэж одоо
дугаар болгон дээр юу н асуудаг юм. Тэгэхээр одоо номын орлогоос гадна өөр ямар орлоготой бол тий ном байна. Тэгээд одоо ном одоо инфлюенсер ажиллаж гэх юм уу те. Тэгээд нөгөө YouTube, Instagram дээр нэг ганц газартай гэрээтэй. Тиймэрхүү байдлаар нэг 4 5 гэх юм уу? 4 5 их өсвөр. Одоо нөгөө ажилласаа гарцсан гэсэн тэгэхээр одоо яг ингээд яг өөрийнхөө чөлөөтэй бүх юм хийгээл явж байгаа гэсэн үг тий. Хүснээ гэсэн үг шүү дээ. Тий. Яг нөгөө хүмүүс зөвлөхөд ч гэх юм уу би яг сүүлд өөр дээр анзаарсан зүйл нь болохоор он гаргаад 2 сар орчим Таиландд яг дижитал номад хийж үтсэн. Яг нөгөө хүмүүсийн хүсдгээр одоо 70 эрэг дээр хөвтөл нэг пив уугаад идэг амьдралын хэм маягийг 2 сар хийж үтсэн байхгүй. Тэгээд яг тэр хугацаа надад айгүй зовлонтой байсан. Ер нь одоо ч яг тодорхой хэмжээнд зовлон хийслүүтэйгээр айгүй өнөдөр үнэн бай гэж утсан байхгүй ярихдаа. Одоо ер нь айгүй тийм зориггүй байгаа. Ер нь бол яг нэг үг хэлэхэд бол ягаад юм бэ гэхээр хүсэжсэн зүйлүүд маань ингээд ерөөхдөө бүтээд санаа зовж ирсэн зовнилууд маань нэг нэгээр найрлаад тэгээд ирээдүйд ч гэсэн харьцангуй одоо юу гэдэг би бол өөртөө ихтэй байгаа. Тэгж ирээд яг нэг айгүй олон жил юу хүсэж ирсэн юм бэ гэхлээр ингээл нэг гадаадд ингээл хүснээрээ баг цаг ажиллаа л тийм. Тэгэл гой гүүгээл бясалгаал гэдэг зүйлийг яг би яг хэрэгжүүлсэн байхгүй юу. Он гаргаад өглөө 6-аас ирээл нэг гүүчээл кол шавар хийгээд фитнестэй яваад ажиллаа хийж байгаад тэгээд дараа нь одоо муйтайгээ тай боксер хичээллээд тэгээд дахиад оройн хоолоо өөртөө зориулаад бясалгаад нэг оройн 9-10 маруу гэж унтаад бүр ингээд хүн сонсоход бол ингээд маш эрүүл ингээд амьдралын маягаар амьдраад тэгээд ирсэн чинь яг тиймэрхүү амьдралын маягаар нэг 2 сар орчим амьдраад амар утахгүй байсан сүлдээ. Яг би юу зорж байгаа вэ гээд тэр чинь надад ажлын зорилго гэж байхгүй би зүгээр хийгээл л гэдэг байхгүй зүгээр л гүйцэтгэл уусаа хийхээс өөр арга байхгүй ч гэх юм уу те. Гэтэ тэр нь их олон цаг орол ш. Гэтэ би яг энэний одоо юу гэдэг энэ амьдралын маяг юу хүсэж байгаа гэсэн чинь надад хүсэж байгаа зүйл байгаагүй байхгүй. Одоо ч би яг тэрийг олох гэдэг нь бол хичээж байгаа гэх юм уу. Тэгээд зарим хүмүүс ихтэй ингээл гэр бүл одоо юу гэдэг нь чухал хайр чухал гэдэг ч юм уу тэр үнэн. Гэтэ би тэрийг хүсээд олохгүй байхгүй юу. Хайгаад олохгүй шүү дээ тэр чинь. Тэгээд тэр чинь нэг айгүй өөр нэг романс гэдэг нэг зүйл байгаад байгаа. Тэгэхээр яг одоо what now гэдэг төлөв дээр байгаа ер нь бол маш сонирхолтой кейс шүү. Одоо нэг хүмүүс одоо нэг үг хэлээд ингэж ярихаасаа ер нь жоохон дардаг гэх юм уу тий. За энэ чинь миний л өөртөө нэг бол хүмүүс талаар хүмүүс намайг чинь гэдэг айгүй чөлөөтэй ярьлаа гой санагдаж чинь. Ингэж ярьдаг хүн хавар байдаг болохоор. Яг нөгөө нэг Дэвид Гоггинс гээд ультрамарафонд гүйжсэн бас нэг алтартай гадны мэдэн шүү дээ. Тийм сонсч байсан. Тий, нөхөр байдیں۔ Тэр нөхрийн подкастыг сонсч байсан чинь бас яг адилхан зовлонтой. Нөхөр бол нэг 48 наснда мультимиллионер болоод би ерөөсөө миллионер энэ төр бол биш ч гэсэн тодорхой хэмжээнд яг нөгөө өөрийнхөө хүрээнд нэг тийм том шуналгүй болохоор ер нь юм хүсгээ болчихж байгаа. Тэгээд ирэхээр нөхөрөөсөө тэр зовлон ярьжсэн байхгүй юу? Яг амьдралаас ингээд өсөж байгаа зүйл нь байхгүй болоод ирэхээр буцаад нөгөө өөрийнхөө үзэн яддаг байсан Дэвид Гоггинс гэдэг хөлбөрлөө нөхөр орох гэдсэн байхгүй юу? Нөхөр чинь бүхэлдээ 300 паунд юу лээ амар хэмжээтэй байсан шүү дээ, том биетэй байсан. Тэрийг ингээд тухайн үед ингээд амар залхуурал малхуурал ингээд өөрийнхөө хүсдэггүй зүйл хүсдэггүй хөлбөр байжгаад тэг хүссэн бүх зүйлээ авсан чинь буцаагаад өөрийнхөө нөгөө хүсэжсэн Дэвид Гоггинс гэдэг хөлбөрийг барьж авахын тулд амар их одоо хүч хөдөлмөр шаарддаг гэд тэгж байгаа. Тэгээ би яг тэр хүний зовлон аяг ойлгоод тэгээд за ер нь эн чинь нэг тийм одоо юу гэдэг нуугаад ах зүйл биш юм байна гэж бодсон гэх юм уу. Би бас одоо юу гэдэг хүсдэггүй байсан. Ягаад одоо ингээ нөгөө сошиал медианууд бүгдийг нь устгасан юм бэ гэхээр хүсдэггүй байсан өөрлөгөө буцаад орох гэдсэн байхгүй юу. Ингээл өглөөс ирэнгүүт нь уцаа ингээд үздэг те нотификейшнуудаа ингээд шалгадаг. Тэгээд өглөөг айгүй хүнд ихлүүлжсэн. Тэгээд дээрэс нь айгүй өөрт нөгөө цаг гарч эхлэнгүүт нь Steam дээр ингээд одоо тоглолтог ч юм уу аль PlayStation асаагаал юм тоглоно гэдэг байдлаар буцаагаад нөгөө нэг бий болгосон зүйлүүдээ өсөжсэн бүрий гэдэг зүйлүүдээ баг айгүй алдаж эхэлчихсэн. Тийм болохоор надад одоо бол нэг шинэ зорилго маш том зорилго хэрэгтэй байгаа. Тэгээ хоёрт нь олонгууд нь бас зөв амьдралын маяг хэрэгжүүлэх гээд яг дөнгөж одоо шинээр бүгдийг нь хийж эхэлж байгаа. Тийм байдал дээр байгаа. За. Ер нь бол наа чи их гоё чухал сэдв байна. Хүмүүс ер нь ингээд буцаад нөгөө нэг юу хальтраад урчдаг нөгөө хөсгөө байгаа хөлбөрлөө тий. Тэрийг их гоё хөндлөө тий. Гоё нөгөө нэг
саяхан хэлсэн дурдсан хүн чинь ямар ном бичлээ нэр нь? Can't Hurt Me. Can't Hurt Me. Тийм. Аюу зэрэг өвчтэй cover тийм гэдэг тийм. За. Тэр номыг бүр дахиж сонссон юм дахиж гүйлж эргүүлж хармаар санагдлаа. Бүрэн уншаагүй л ихлүүлж байгаа юмсан. Тэгтээ нөгөө аудио хэлбэрүүд нь эндээс сонсч байсан. Тэгээд бүрийг хийж байгаа контентууд нь би сүлд юг бодсон. Шийд мохлохыг видеог нүцсэн чинь аюу чанартай байна тий. Тэр эвлүүлэг дээр нь яг өөрөө сууж ийн өөр хүнээр хийлгэж ийн. Одоо ингээд хэлэх болгонд дүрсэн солигдоод жоохон график анимашн орж ирээ тий. Энэ чинь урт видеонд аюу их цаг орж байгаа байхгүй тий. Энэ бол нэг яаж хийж байна. Тий, дандаа өөрөө хийдэг. Тий, эдитертэй байсан юм бол байхгүй. Гэтэ сүүлийн 3 бичлэг дээр бол нэг эдитер олгоод ажлын зар тавиад тэгээд одоо нэг өхөнд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд цаашдсан ер нь эдитерт явах байх гэж бодож байна. Тэр нэг эвлүүлгийн параметр хөдөлж байгаа анимашнууд бүгд нь л өөрөө сураад тэгээд мэдчихсэн гэсэн үг тий. Бүгд нэгж. За. Процесс нь айгүй гоё шүү. Надад бол таалагдтыг. Хийж суух тэр цаг хугацаа хэлж байгаа шүү дээ тий. Google дээр YouTube дээр нэг сони нэгдэх баачканаар заагаал тэрийгээ сураал ингэдэм байна гэж хэрэгжүүлээл жоон сайжраал тэр процесс надад айгүйх таалагддаг болохоор би сүүлийн 5 жил дандаа өөрөө идэг байсан. За тэгэхээр бол контент игээд ямар их цаг зарцуулдаг бол одоо би бол бүрэн мэдэрч байгаа учраас ойлгож байна. Нэлээ урт видеонууд гэдэг чинь бүр ингээд минутаар секундээр бүгд өөрчлөгдөж байгаа учраас нэлээ олон хоног хийж байгаа хэл та нэг дугаар дээр бол. Тий, ихтэй яг нөгөө дүрс одоо эвлүүлэг бол надад бол хацсангуу гайгүй байд. Нэг төвлөрөөд суучгаар тэгэл дуусчдаг тухайн өдөртөө. За яг хөө мэдээж янз богдхон болны 3 цаг маяг тэгээ уртаа бол нэг 7-8 цаг суuna. Хамгийн хэцүү нь болохоор яг юу ярих гэж байгаа зүйлээ бэлтгэхэд одоо нөгөө тэр скриптээ гаргаж байгаа л тий хамгийн их цаг ордог л доо. Тэрэн дээр бол өстө жинхэнэ айгу олон өдөр нэг төвлөрөө тэгэл дахиад нэг өөр юм бодоол биш байсан юм байна гэж дахиж нэр ихлүүлээд гэдэг ч юм уу. Одоо болохоор ялангуяа сүүлийн үед нөгөө хүмүүс айгүй юм мэддэг болоод мэдлэгийн одоо хүрээн тентгээс айгүй хилээд би жишээ нь дөнгөж 4-5 жилийн өмнө анх эхэлж байхад ярьдаг байсан зүйлээ одоо хүн болго мэддэг болсон. Айгүй олон газар хүн болго ярьдаг болсон учраас яг хүмүүс шинэлэг байхын тулд яах ёстой вэ? Яаж бичих ёстой вэ? Яаж ярих ёстой вэ гэдэг дээр хамгийн их юм бол цагаа зарцуулдаг. Зүг. Одоо хаасайг бол бүгд л контент дээр яаж үзэлт авах ч гэдэг юм уу те тим юм дээр л анхаарат байна л да. Скриптэн дээр гиснээс одоо 2 ном гаргацсан байгаа те. Нэг нь болохоор шид мохлог хамгийн ихнийхний үйл ярих техник. Тэгэхээр энэ 2 номыг нэг худалдаа авч байгаа хүмүүс нь бүрийг контентоор нь мэддэг хүмүүс нь хаамаагүй хүмүүс нь тэр судалгааг юу хийжсэн нь яаж ямар хүмүүс одоо худалдаа авдаг хийж байгаагүй. Гэтэ миний бодлоор ихний ном дээр болохоор яг өөрөөр айгуу сая явцсан маркетинг энэ яг айл дээр нэх ойлгохтой маркетинг хийгээгүй л дээ. Ихтэй угаасаа нөгөө нэг тодорхой хэмжээнд дагагчдын бейс маркетинг хийх боломж нь байгаа учраас ер нь айгуу сайн зарагдаж байгаа. Тэгээ хоёр дахь нөгөө шидэт мохлог номын хувьд болохоор ном нь өөрөө маш чанартай ном. Тэгэхээр миний одоо дуртай ном тэгээд хүн болгоны уншаасаа гэж хүсдэг ном байсан. Тэгээд орчуулагч маанчсан бүр маш мундаг ур чадвараар ажиллаад маш гоё Монгол төр буулгасан учраас надтай наадгүй тэргүү амд амнаад зарагтаад явж байгаа гэж би бол бодож байгаа. Зүг. Ер нь бол сайн ном байлээ. Би тэгтээ 2 аудио хэлбэрийг сонссон л доо уншааг байгаа шүү. Уншина гэж бодож байгаа. Тэгтээ уншихдаа нөө M+-аас аудиог нь худалдаж авъя гэж бодоод байгаа. 39,000 байжсэн байхад та. Тийм бодолтойгоо нөгөө цаасаар юм уншиж амжихгүй болчиход тах юм. Тэгээд дандаа нөгөө ажил хийж байхдаа давхар нөө сонсоод нэг тиймэрхүү хэв маягтай орчод байна. Гэтэл нөгөө цаасаар уншихыг илүү төсдөг бүрий аудио сонсохоос илүү. Тийм дандаа цаасаар уншиж байгаа. Ном унших өөрөө миний хувьд аюу тийм бясалгал болдог гэж боддتي. Тэгээд аудио уншихаар тухайн зүйлдээ төвлөрдөггүй. Нэгт болохоор яг мэдээж цаг завгүй хүмүүс бол аудио унш одоо сонсох нь бол зөвлөх байх. Гэтэ цаг зав гарч л ирдэг л байхгүй. Ер нь бол яаж иж байгаа л энэ хамгийн завгүй байсан үе болохоор би яг full time ажилладаг байсан үед анх YouTube ихлүүлээ. Тэгээд давхар тухайтай найз хүмүүхэнтэй тэгээд ажиорна сайн дурын ажил хийдэг. Тэгээд айгүйх цаг байхгүй мөртлөөсөө л ном уншия гэдэг ч юм ямар нэгэн зүйлээ золиослонгууд л тэгээд цаг зав гарч л ирдэг л байсан тухай үед те. Тэгээд өдөрт ер нь бол одоо бол 30 минут яг төвлөрөөд яг одоо юм сурахаас гадна би бол бяцлал гэж бодоод ер нь бол уншиж байгаа. Зүг. Тэгээд сая нэг Тайланд дахта бяцлал хийжээс гэсэн. Ер нь ингээд хувийн дотоод сэтгэл зүйн одоо нэг зөрчиж гэдэг юм уу нэг тогтворгүй байдал ер нь хэр их илэрдэг байсан бэ? Одоо тэрийг хэр их одоо зохицуулж сурсан бэ? Хандл хийж сурсан бэ гэдэг юм те. Тэр процесс ер нь хэдэн үед одоо нэг нас нь л өөр гэдэг л ахал та. Чиний үед яаж туулж гэтэлсэн бэ? Бодох цагийг гаргах нь айгүй чухал юм болов уу гэж би
боддیں۔ Бид нарт нөгөө нэг бодолтойгоо яг ингээд бодлоо процесс хийх цаг хүмүүс гаргадаггүй, зориулан гаргадаггүй гэж би хардаг. Тэр нь юу юм бэ гэхээр нөгөө нэг шийдэггүй айгүй олон асуудлууд хүн болгонд байгаа. Ажлын хувьд ч юм уу, аль эсвэл сэтгэл зүйн хувьд, харилцааны хувьд зөндөө ингээд шийдэггүй асуудлуудтайгаа ингээд үүрээд л ингээд яваад байдаг байхгүй юу? Зүгээр юмар ингээд зөвөрлөх юм бол би нэг уулан дээр гарах хэвээр. Тэгээд дундаа ингээл айгүй олон ачаанууд ингээл аваад энд тийм мөчрийг аваад мэдгүй одоо амтны арьсыг аваад идэх ч юм уу. Ингээд дээшээ гарах процесстэй ингээд маш олон зүйл ингээд газар ингээд ширэгтэл яваад байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг нэг удаа зогсоод процесс хийх тэр цагийг гаргаж байгаа зүйл нь өөрөө бясалгал гэж би хартыг. Хүн бодлоо хоослоод давхар бодлоо хоослсныгаа дараа дахиад шинээр бодож эхэлж байгаа байхгүй юу. Цэвэр хамаагүй clear mindтай. Тэгээд бодоод ирэхээр өмнө боддог байсан том асуудлууд магадгүй жижиг харагддаг ч юм уу, аль эсвэл шинээр ингэх систем их систем байна гэдэг шин даалгавруудыг өөртөө үүсгэх ч юм уу. Тийм байдаг. Тийм учраас би яг нөгөө нэг сая 2 сар орчим нэлээд тийм одоо юу гэдэг эрчимтэй зөв амьдралын хэм маягтайгаар давхар бясалгалаа хэрэгжүүлсэн үед миний асуудал чинь би одоо зориулахгүй байгаа юм байна гэдэг. Тэр үед л би анзаарч байгаа байхгүй юу. Том зориулга байхгүй. Яг жижиг зориулгууд бол байгаа. Тэгэхгүй би тэрийг мэдхгүй яваад байх юм бол ягаад ч юм ингээд нэг тийм сэтгэл хангалуун бус ч юм уу та ингээд амьдралдаа нэг тийм сонирн байдалд орчдөө шүү дээ. Ингээд яг юу н асуудлыг тэгээ мэдхгүй мөртлөөсөө толгойн дотор ингээд айгүй тийм эргэлзээтэй ингээд юмнууд байгаад ддэг. Тэгэхээр тэр нөгөө нэг өөртөө бодох цагийг гаргаж ирэх нь айгүй чухал юм байна да гэж би харсан. Тэгээд зөндөөч номнуудаас аль эсвэл хүмүүсийн ярианаас тэрийг ойлгож авсан. Тэгээд тэр нь давхар нөгөө нэг сошиал медиануудаа бүгдийг нь устгасан гэдэг нь бас тэрнтэй айгүй холбоотой байхгүй юу. Баг багаар нөгөө нэг бодох цаг болон хийх цаг, гүйцэтгэх цаг, айгүй олон цаг маань бусад ингээд ямар ч чухал биш зүйл дээр ингээд үргэлтээд тэгээд хамгийн ихний өдөр нөгөө нэг бүх сошиал медиануудаа устгачаад тэгээд юу хийх вүлээ гэж бодож жоод би зүгээр л буудан дээр юм бодоол суужсан байхгүй юу. Тэгээд тэр цаг дээр нөгөө нэг айгүй олон за би одоо дараа нь ингэх хэрэгтэй байна, орой ингэх хэрэгтэй байна, тэгэх хэрэгтэй байна. Айгүй олон нөгөө нэг хийх хэрэгтэй зүйлүүд маань нэг нэр клир болоод орж ирж байгаа. Тэгэхээр тэр цагийг аль өөртөө гаргах нь чухал юм уу даа гэж боддог. За их гоё хариулт авлаа. Одоо яг би нэг одоо дүүнэртаа ч юм уу залуучууд ч юм уу уран зураг өгөх рил гэдэг байхгүй юу? Тэр зүгээр ингүүл тэгдэж үгэл. Тэнгүүтээ тэндээс нөгөө нэг хариулт нь комментээр орж иж байгаа ч юм уу мессеж request орж байгаа нь би одоо яг юу хийстэг мэдэхгүй ингээд нэг жоохон зориглохгүй болчлаа. Яагаад мэдэхгүй нэгдсэн шүү дээ. Тийм юм аюух орж ирдэг. Тэнгүүтээ сая хариултлахаар надад баг хариулт болчихжээ л та. Яг өөртөө бодох цагаа гараад одоо үзэж байгаа хүмүүс байх юм бол нөгөө нэг заавал нэг завгүй байх гал ингээл хүү хаа гээл одоо Улаанбаатарын амьдрал тийм л юм л та. Тэгэхгүй яг ингээд яг сайхан суугаад тэг ихэнх хүмүүс маань сошиал медиагаас хүний юм үзэж байгаад өө энд ингээд явчихсгээд харьцуулах гад өөр дөрөв буух гэдэг. Тэгэхгүй байх нь айгүй гоё юм байна гэдэг сая хариулт их гоё тайлбарлаж өглөө гэж бодож байна миний үед. Ойлголт зүг байна арай зөв тий. Яг нь нэмэлтээр зүгээр бас нэг одоо юу гэдэг сүлээд бодоод байгаа ч юм аль хэрэгжүүлж байгаа зүйл нь болохоор хүмүүс тэгэхэд бид нар бүгдээр мэддэг байхгүй яг юу хийх ёстой гоо тий. Одоо надад юу дутагдж байгааг яг үндэ бүгдээрээ мэддэг. Гэтэ хийдэггүй юм. Ийх нь. Тэгсэн мөртлөөсөө одоо юу гэдэг нэг тийм мотивацайсан подкаст үзээд гэх юм уу бичлэгүүд үзэл нэг мотивац дутаад байгаа ч юм шиг тий. Яг надад мэдлэг дутаад байгаа ч юм шиг. Тэгээд баахан нөгөө нэг хоосон мэдлэгтэй аль эсвэл хоосон мотивацтай хүмүүсээр ер нь дүүрсэн байгаа юм байна да гэж би жоо муухаар хэлэхэд өөр дээрээс би яг тийм байсан байхгүй. Тийм болохоор би мэдээд байгаа юм. Зүгээр ингээд айгүй олон зүйл мэддэг. Тэ ингээд энэ тентхийн маш олон мэдлгүүттэй. Гэхдээ алийг нь ч өрөөсөө хийдэггүй. Тийм байгаа юм. Би өөрөө яг тийм байж байгаа, тийм байгаа болохоор тэрийг шийдэх хэрэгтэй байна да гэд одоо өөрчлөлт хийгээд игж байгаа байхгүй. Тэрнээс яг одоо ингээд юу гэдэг одоо нөгөө хүмүүст ингээд зөвлөсөн бичлэг хийж нэжрэл бицэн одоо рил дээрээ тэг хоол хийнгээ нэг гой гой юм ингээд ярьдаг байхгүй. Гэтэ яг үндэ тэрийг сонсох шаардлага байхгүй хүмүүст гэж хэлэхэд бол зүгээр л fucking хийлдэ тий. Алхам хийгээч. Тий зүгээр л алхам хийлдэ. Тэгээд тэр чинь нөгөө нэг сая нөгөө хэлсэн 1 секундын decision гэдэг ч байгаа байхгүй. 1 секундын дотор л шийдэх ёстой, хийх ёстой. Хэрвээ одоо юу гэдэг би аах нөгөө нэг тэр номын бизнес руугаа яаж орсон юм бэ гэвэл яг л ялгаагүй 1 секундын дотор шийдэл орж байгаа байхгүй. Надад хэрэгтэй гэдэг мэдж байгаа ихтэй давхар бодоод байх тусам айгүй олон хэцүү зүйлүүдийг мэдээд байгаа орчуулагч ингээл юм өөрөө орчуулна гэдэг ч юм орчуулагч чаа номынхаа эрхээ аавна борлуулна тэрийг түгээн тэгэл нэг нягтлантай болох хэвээр бла 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 тэрийг бодоод байвал угаасаа хийхгүй байхгүй. Тийм болохоор зүгээр л
яг нөгөө нэг хэцүү замыг нь сонгохын тулд 1 секундын дотор хамгийн хэцүү замыг сонгоо гэдэг нь л ийм юм байна да гэж би ер нь хаартай. Тийм. Гэтэ яг би ярьж байгаа болохоос дандаа тэр хийдэг гэсэн зүйл бол биш. Ярихад бол амархан хийгээд бол хэцүү. Гэтэ хийхээс өөр арга байхгүй. Сайн нэг бодоод байхгүй гэдэг чи айгуу таалагдж байна л да. Яг тэгэхээр бодоод байх юм бол илүү олон саад гарч ирээ л энэ тий. Тэр хүн бэрхшээлээсээ айлчин тий. Шууд 1 секундын дүрм гэдэг чинь шууд л хийх юм байна. Тийм. Гэтэ яг сайн нөгөө нэг хүмүүс сонсож байгаа хүмүүст айгуу зөрчилдөөтэй юм санагдаж магадгүй. Нэг бол одоо бодон дээр суугаад бодох хэрэгтэй юм шиг тий. Нэг бол юу ч бодохгүй хийх хэрэгтэй юм шиг. Гэтэ тэр бодон дээрээ суугаад юм бодно гэдэг чинь дандаа clear mindтай үдэл хүм бодох хэрэгтэй байхгүй юу? Асуудлуудаа цэгцэлсэн, бясалгацсан, альс өглөөгүйгээд сэтгэл санаа гоё болцсон, альс ямар ч өвчин зовлон байхгүй, хүсэл шунал байхгүй гэдэг чинь яг тэр үедээ хүн зөвөр бодож чадж байгаа. А зөвөр бодсон юм бол одоо бодохгүйгээр хийх гэдэг дараач алхам л байгаа байхгүй юу? За ялгааг нь гоё гаргаж өглөө биднэрт зөрчилдөөтэй шууд сонсвол хийж магадгүй юм гоё тодолж өглөө. Тэгэхээр яг одоо бид асуух асуулт нь юу гэхээр нэг хүн ингээд өсөж том болоход яг насан туршид бие махбод төр том болчихно те. Тэгээд оюун санааны хувьд насан турш гэж байгаа те. Дараагийн болохоор өөрийн үзэл баримтал итгэл үнэмшил хүнд одоо бууж ирнэ гэдэг нэг шат байгаа те л да. Ялангуяа одоо чинь ус төр итгэл үнэмшил гэдэг юм. Тэр нь болохоор нэг аль нэг хүн ч юм уу нам ч юм уу тийм ямар ч хамаагүй зүгээр тэр хүний харж байгаа чиглэлийг хэлээд байгаа байхгүй ус төр итгэл шүү. Тэгэхээр бүрийн одоо ерөнхийдөө баримтж байгаа философи ч юм уу хаашаа харж байгаа чиглэл нь ямар байна одоо нийгэмтэй яг дандаа өөрчлөгддөг. Тэр бол одоо анх нэг өөр одоо стоицизм энэ стоицизм айгүй гоё юм биш. Тэгэл тэгснээр дараа нь даоизм гэдэг зүйлийг үзэл ер нь зам л юм байна да хүний гэдэг ч юм уу те. Тэгээд ер нь дандаа өөрчлөлтөө л явж байгаа. Одоо ч нэг сарын өмнө бодож байсан зүйлээс өөр юм бодцсон. Тэгээд эх сар би дахиад өөр юм бодсон л сууж л байгаа. Тэгэхээр яг энэ байна гэж хэлэхэд бол яг тэгж хариултыг өгч чадахгүй болов гэж бол бодож байна. Гэтэ зүгээр нэг юу гэдэг нэг чиглэл байна гэх юм бол зүгээр толгоон дотор нөгөө төсөөлцсөн хүссэн бүрий гэдэг хувилбар байгаа. Тэгээ тэр хувилбар руугаа л хүрхийг ер нь бол зорддог. Тэгээ тэр маань дандаа токсик зүйлүүд байдаг юм байна гэж би бодсон. Одоо хүмүүс ч нөгөө нэг үгтэй айлчлах ингээл healthy байх гэдэг ч юм уу те. Ер нь бол тийм бол биш юм байна. Хүссэн зүйлээ хүрхэнд бол хүссэн одоо бүрий гэдэг хүн байхын тулд бол дандаа токсик байх хэрэгтэй юм байна гэд. Тэгээд яг энэ 6 сар гараад би ер нь дандаа токсик хувилбар руу өөрийгөө ер нь бол оруулж эхэлж байгаа. Тий. Бас сонио юм байна ч үү. Одоо ингээд бид нэр контент хийж байгаа, контентийг зөндөл хүмүүс байгаа. Тэгэхээр нөгөө нэг одоо номын төрлийн энэ хүмүүс мэдлэг түгээх гэж байгаа энэ контентын төрлөлөөр тийм хейтерс ч юм үзий ядах юм ер нь байдгүй, баг байхгүй юу? Одоо ямар ч комментийн одоо чи над дээр бол одоо 10% жоо үзий ядалж явж л идэг байхгүй юу? Ерөнхийдөө тасцсан. Тим зэрэг хэр үйдэг вэ? Ер нь байсан бол давж гарч ирсэн хүмүүстэй тэр чигт нь орхичдгүү, хариулт бичдгүү ер нь яаж вэ те? Тийм. Бага. Тодорхой хэмжээнд бол байгаа. Нэг их бол биш. Гэтэ ер нь бол үздэг харагддаг. Тэгээ хоёр төрлийн хүн байдаг гэж би ер нь бол боддتي. Эхнийх нь болохоор одоо чинь би өөрөө бас багтаад юм байсан байхгүй юу? 10 жилдээ ингээл тухайд нэг Justin Bieber-ийн нэг үеийн залуу гарч ирэл baby гэж дуулаад ингээл тэрийг үзий яддаг ч юм уу те. Айлс л одоо юу гэдэг ингээл Монголын SS авшиг үзий яддаг л байсан. Тэгэл жоохон байхдаа дөнгөж анх Facebook гарч эхэлж байхад ингээл хүмүүсийн доор ингээл бичээл те. Тийм үе надаас байсан байхгүй. Тэгэхээр зөвөр яг тэр үеид туулж байгаа нэг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Эртэн олонгууд нь нас биеинд ер нь хүрээд 30 40 давсан чсэн ингээд стил яг тийм нөгөө нэг хүмүүсийг үзий ядаад тэрийг ингээд сошиал дээр илэрхийлдэг хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүсийг би ойлгодог. Яагаад ойлгодог юм бэ гэхээр тэр чинь амьдрал нь өөрөө факт ап байгаад өөр ямар нэгэн зүйл рүү тэр нөгөө стрессээ гарахгүй болохгүй байгаа байхгүй юу? Өнөөдрийн нийгэмдэр үнэхээр ингээд бүх зүйл нь ингээд болоод ингээд тэ амьдралдаа happy гэр бүл нь ингээд гоё амьдарч байгаа ажлын ямар нэг яг тодорхой хэмжээнд зовлон байгаадсан тэрийг шийднэ гэдгийг мэдээд урагшаа хараад явж байгаа хүн бусдыг ер нь бол нэг үзий яддаггүй гэж би боддتي. Амьдрал нь бүр үнэхээр ингээд болохгүй байгаа нийгэмдээ ингээд дарлагдсан тийм хүмүүс стрессээ гаргахаас өөр арга байхгүй байхгүй. Тэнгүүт тэрийг нөгөө сошиал дээр өөрөө үзэж харсан юмнуудаа юу ч хамаагүй муулж тэ тэрийг ингээд шеэр хийж тэгж гаргаж байгаа юм болоо да гэж би ер нь хардаг. Тэгээ тэр хүмүүсийг үүсгэхийн арга бас байхгүй. Энд чинь угаасаа нийгмийн байгаа байдал нь өөрөө л юм чинь. Зөв. Ер нь бол ялчгүй тийм байгаа л да. Тэгэхээр зарим нэг хүмүүс болохоор яг цэвэр контентн дээр нэг өөрийнхөө бодол санааг биш. Яг тэрний энэ хийцлээ чи энэ тэр дийлж байгаа их ч үгэн гэлээ орж ирдэг те. Бүр яг ингэдэг нэг
нарийн сайн одоо идэвхтэй үзэх юм уу да тий яг сайжраасаа гэж үднээс орж ирдэг тий. Зөв шүү дээ. Хэр орж ирж байгаа давгүй нөө. Тий зарим тэн дээр сайжруулдаг байхгүй хүмүүсийн фидбэк авч. Тий зөв шүү дээ. Аудионы чанар дээр ингээл хүмүүс юм хэлдэг байсан. Тэгээ би микрофонуудаа бүгдээ сольсон гэдэг чинь авах хэвээр нэг нь аваад тэгэл явчлаа. За тэгэхээр одоо манай бүрийн амьдралд ер нь хамгийн фейлджсэн түүхүүд ер нь юу вэ? Давгүй вэ нөө. Гэтэ нэг юм дараа нь санаа зовморч би одоо харахад бол зүгээр штэ гэж боддог хэрнээ тухайн үед амар ичмэр ч юм уу тийм бид нар ч нэг алдсан туршлага их сонсомоор санагдаад тийм. Зөв. Нөгөө нэг ярих техник гэдэг номыг гаргаж одоо орчуулсан шалтгаан нь болохоор ярих техник надад хамгийн хэрэгтэй байсан. Буюу би өөрөө ярьж чаддгүй байсантай айгүй холбоотой байх. Айлын ганц. Тэгээд ер нь нэлээд тийм дотгошоогоо тал руугаа хөөгдөдөг байсан. Тэгээд хүмүүстэй нэг тийм коммуникац хийдэггүй. Ялангуяа одоо юу гэдэг сургууль дээр ч юм ингээл ямар нэг ихтгэл мэлхэл тавих зүйл болохоор би бүр чаддгүй байсан байхгүй юу. Тэгээ одоо яг нөгөө нэг ажлын онцлогоор ярих одоо хоёлаа ингээд ярьдаг ч юм уу те аль эсвэл YouTube дээрээс ингээд ярина заримдаа ингээд ихтгэл мэлхэл тавина хүүхдэд одоо 10 жил дээр альчдгаараа мэдсэн сурсан зүйлээ хуваалцдаг юм. Тэгээ одоо харьцангуй өөрийгөө гайгүй ярьдаг гэж боддتي. Тэгээд ярьж чаддгүй байсан маань болохоор би одоо ч айгүй тод сандаг 10 жилийн төгсөх ангида Шинэ Монгол сургууль дээр нэг ихтгэлийн тэмцээн болоод тэгээд нэг тэр нь Япон хэлний ихтгэл байсан байхгүй би Япон хэлтэй. Тэгээ манай багш маань очоод ихтгэл тавьчих гээд. Тэгээд за тгийгээд тэгээд очоод нөгөө тайзан дээр анхны удаа тийм олон хүнний өмнө би гарч юм ярьж байгаа байхгүй юу. Тэгээд ууг нөгөө нэг бэлтгэл мэлтгэл хийж та тентгийн нөгөө Шинэ Монголын Япон багш нь өчөө бол өстэй алах юм байна гэж миний ихтгэлийг ч юм уу ингээд миний уус айгуу сайн ярьдаг байхгүй юу. Япон хэлээр бол ер нь баг усас болцсон байсан. Тэгээ за алах юм байна гэж одоо тайзан дээр гарыг гэсэн чинь гарахын өмнө ингээд өвдөг ингээд чичрээд юусэн ингээд салахгүй. Ингээд чичрээл байсан. Тэгээд өвдөг чичирж байгаа байж яснаа ингээд ирүү чичрээд ингээд болдгоо. Юу зогсдгүй юм билээ ш тэр чи айгуу сонио. Юу ингээд дараад ингээд яагаад зогсох. Тэгэл хүүтэн хөөс гараал гар ингээд салганаал жихнээсээ бүр ингээд яаж бодлороо контрол хийх гэсэн чинь ингээд зогсгоо хав би ингээд салганаад хүүтэн хөөс гараа. Тэгээд за тайзан дээр гарсан чинь шууд блэкаут хийж байгаа байхгүй юу. Ярьжсэн бэлжсэн зүйл маань юу ч саанд орж ирэхгүй. Тэгээ би яаж тэр 10 минут илтгэлийг дууссан одооцсон сандгүй. Тэгээ тийм байж байгаа тэр одоо нөгөө нэг олонний өмнө гарахаа сандардаг гэсэн тэр өвчин маань арилахгүй ажилд ороод анхны ажил дээр ороод 2-3 сар болсон чинь манай том групп компани тэгээд групп одоо манай группийн ерөнхийлөгч одоо тузын дарга гэх юм уу тэгээд гүйцэтгэх захирал тэгээд албаны захирал 3 захирлын өмнө ихтгэл тавих шаардлага гараад одоо тухайн төслийнхөө талаар тэгсэн чинь ууг нь ингээд их сургуулаа төгссөн те бакалаврын диплом авцсан хурган том хүн гэж өөрийгөө дотроо бодсон чинь яг нөгөө өвчин маань эхэлсэн. Салганаад хөлрөөд тэгжсэн. Тэгээд тэр айцаа яхаа аргагүй одоо яг ийм ажлууд ингээл би яг нөгөө тухайн үед за миний нөгөө нэг тайп юм байна гэж бодоод угийн нөгөө нэг ийм төрлийн хүн юм байна. Гарч иддэг юм байна. Дандаа салганчт юм байна гэж бодож ирсэн чинь тэр үгүй байсан. Дандаа нөгөө нэг тайзан дээр гараад юм ингээд яриад баг багаар тэр айц маань арилаад одоо бол ерөөсөө юунаас ч яхаа боллоо гэдэг шиг тийм болсон. За их гоё дүүх вэ. Натаас ойролцоо би яг адилхан тийм блэк аут болж ирсэн түүхтэй. Тэгээд нэг ярьж чаддаг бүр оюутан үед ажилд гарч ижил нэг 500-ны өмнө түлхүүлж гараад тэгээд яг л сая мэдрэмжүүд бүгдлээс микрофон нэг гарнаас унах гад болдгоо. Тийм юм болсон. За тийм төгөд бол энийг болохоор хүмүүс тэгэл даван туулжлаа л да яач чадсан тэгэл. Бас нөгөө нэг сүүлд нөгөө концерт хөтөлжсэн шүү дээ тий. Тэгэхэд бол тэр их гоё ажралтайгаар хөтөлсөн нөө одоо бүр сурцтай. Тийм концерт хөтлөхөд угаасаа нөгөө миний дуртай хөгжмийн зохиолч бүгд л дуртай хүмүүс маань байсан учраас ярихад айгүй гоё яасан. Тийм ажлын санал орж ирэхэд бол айгүй дуртай хүлээж авсан шүү дээ. Одоо ерөн зүгээр яг юм хөтөлтийн ч юм уу стейж тийм орж ирэхэд бол хүлээж авах нь тий. Яг нөгөө би айгүй ажиллаа сонгодог. Яг өөрт таарж гэнэ гэдгээс үү. Тий. Одоо шинэ өнгөрсөн жил байгууллагаас шинэ жилийн хөтөл хийх үгээд. Тэгээ би за арайчтай гэж бодод. Тэгээ баяраа ч юм уу өөр хүмүүсэндээ байгаа шүү дээ. Би ерөөсөө шинэ жилийн вайбтай юм биш байхгүй. Тэгэхэд одоо татгалзах шүү дээ юм уу тий. Зүг. Яг тохирсон ажил хийсэлдгээр зөвхөн сонирхолтой ажлуудыг л айлгах сонгодог. Зүг ойлголоо. Өөрөө ажиллаа сонгоно гэж байна тий. Одоо яг миний асуух юм яг хариулах гэж бодлоо. Зүгээр нэг юм би энэ тэндээ сонсч байсан байхгүй подкастн дээр гэр бүлийн хувьд юм сэтгэл зүйн хувьд жоохон доктортой доктор хүч юм уу тийм байдал юу н хэрхэн даван туулсан бэ? Одоо чинь
нөгөө нэг аав талдаа гэж би нэг сонсч ирсэн байхгүй. Тэр талаас юу туусан юм болоо да. Сайн мэдхгүй байна. Яг туусан гэхэд бас хэцүү. Тэр чинь аль нөгөө айгу намайг жоохон байхад л болоод өнгөрцөн процесс учраас багада тэрэндээ айгу тийм тэгээд айгу боддог байсан жоохон байхдаа хүүхдэл юм чинь. Хүүхдийн үед тэгэл аав нь чухал, ээж нь чухал айлал нь айгу том толгойн дотор субъектив ойлголт учраас жоохон байхдаа айгу боддог байж байгаад тэгээд одоо ч нэг бодоод авах шаардлага байхгүй учраас яг нөгөө туусан хэслүүдээр зүгээр одоо бодох шаардлага байхгүй тийм асуудал юм болов гэж бодож шít. Тийм. Гэтэ энийг бол ингээд ер нь өөрийнхөө дотроос ингээд ангижруулсан юм гэх юм те. Дотрууд ингээд нэг жоохон шанал байхгүй болгоод би өөрөө зохицуулж чадсан гэж ойлгож болох ба тий. Яг нэг шаналаад байх шаардлага байхгүй, шалтгаанч байхгүй гэх юм уу. Байн ингээл гарч ирээд байдаг тийм асуудал биш учраас яг нэг удаа гарч ирсэн болохоор нэг 2 жилийн өмнө Япон очоод нөгөө автогоо уулзах гэсэн чинь ер нь айгу токсик хүн юм бэлээ ер нь. Тэгээд уулз чадаагүй. Тэгээд ихтэй нөгөө нэг би ч бас айгу холоос өрөөд очсон. Бага хүний хувьд ингээд гутраад те ингээд миний аавч нэг юм байсан байна гэдэг жоохон сэтгэлээр унаад. Тэгээд тэр үедээ тэгэл нөгөө нэг унсан номнууд маань саанд орж ирж байгаа юм л да. Адлерийн нөгөө нийлжсэнээр бусдын асуудал бол өөрийнхөө асуудлаа ангилж сураа гээл нэрээ тийм биш те. Тэр чи одоо би яаж бодох, тэр хүн яаж бодох, альс өөр хүн яаж бодох чинь бүгдээрээ л хүн өөрсдийнх нь асуудал юм биш те. Гэ бодсон чинь айгу амар болоод. Тэгээд яг одооц бод над дүү байдаг бохгүй юу? Ер нь би бүр аль нэг хүрхээс өмнө л баг харж ирсэн хамгийн сүүлд. Тэгээд тэр хүүхэд болохоор нөө аав дээр байдаг. Би аавтайгаа уулзаагүй бараг 10 хэдэн жил болж байгаа. Тэр одоо хүүхдийг хараагүй цэн тэгэхээр 10 хэдэн жил болж байгаа. Тэгээд тийм хүн байдаг учраас нэг уулзаад нэг одоо Монголд нэг ах байдаг шүү гэдгийг би зүгээр мэдрүүлмээр санагдаад тий. Хэрэг болол тий. Нэг тийм би өөрөө нэг ахгүй одоо ямар ч одоо дүүг үссэн учраас тэр зовлон жоохон одоо хэцүүч гэх наашаа жоохон ганцаардаг гэдгийг нь ойлгоод байдаг. Тэгэхээр тэр хүүхдээ зүгээр эзэн нэг өдөр очоод танилцаад за ийм ах ингээ Монголд байдаг шүү. Хэрэг гарвал яриараа гэдэг ч юм уу. Зүгээр тэр мэдрэмжийг өгчмөр санагдаад байт. Зүг. Тэгвэл энэ тэгээд бодохгүй бүтгэлөө тий. Гой сонсогч тий. Одоо надад ч юм уу ах мэддээ шүү ингээд баг ингээд юм гарвал хэлээрэй гэдэг чинь тий. Айгуу тийм нүмертэй ч гэдэг юм тий. Надад бол тийм мэдрэмж төрж байна. За тэгэхээр сая ингээд ном уншаад одоо ингээд Адлерын ном уншаад нэрээ тийм шүү дээ гэдэг нэг гой хөнгөрцөн гэж тэр шиг одоо ингээд номноос гой ингээд зарим асуудлаа шийдсэн ч юм уу ном их хүн тань болдог шүү дээ тийм гой кейсүүдийг л хавалцаач хүмүүс аюух бас өөрөөс нь тийм юу дуулах сонирхолтой байх. Тий. Одоо яг хамгийн сүүлд уншиж байгаа ном л аюу саанд орж ирж байна л да. Камото Таро гэдэг яг миний YouTube-өөс хүмүүс л бүгдээрээ л өсөжсэн байх. Хамгийн өндөр үзэлттэй бичлэгүүдийн нэг болсон. Тэр ер нь 3 яг өөрийнх нь одоо цуврал ном байдаг. Тэгээд эхний 2-ыг нь би YouTube дээр оруулаад тэгээд 3 дахьыг нь дахин давтан уншаад тэгээд одоо бараг 10 дахь удаага уншиж байгаа тоглоомч. Тэгээд тэрийг одоо YouTube дээр оруулах гэж ажиллаж байгаа юм. Тэгээд тэр яг одоогийн нэг би өөрийнхөө амьдралын хэм маягаа шинжилээд дахиж нэг одоо version update хийгээд аягүй тусалж байгаа. Ер нь нэлээд тийм гутранг байдлаар ингээд бичигдсэн юм шиг ном бохгүй юу. Ер нь хүүхний өөрийнх нь философи бичигдсэн байгаа. Тэрэн дээр амьдрал бол угаасаа л тэгэл гуниг ганцаардал шүү дээ гарч ирдэг байхгүй юу. Тэгээд угаасаа гунигтай ганцаарддаг хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрчих юм бол бүх зүйл ер нь бол амархан болдог гэдэг талаар тийм философийн хэсгийг нийцэлтэй. Тэгээд тэрнтэй аюу санал нийлж байгаа гэх юм уу. Тэгээд яг бодох тусам угаасаа ер нь л факт ап л байгаа байхгүй ер нь энэ амьдрал гэдэг зүйл чинь. Тэгээд тийм болохоор нэг тэрийг бодоод байх нь өөрөө амар утгагүй байна л гэж тэр ном дээр аюу гарч ирдэ. Тэгэл зүгээр л нөгөө нэг яг бас нэг аюу таалагддаг үзэл бодол нь болохоор бид нэг аз жаргалын төлөө аюу яваад ддаг. Яг мэдээж тэрэн зөвлөлтөө. Гэтэ яг нөгөө нэг Адлер биш Буддагийн хэлдгээр амьдрал чинь нэг 2 гуниг тэ доторх нэг баяр л байгаа даа байхгүй юу. Тэр баярыг бид нар үүрдэм юм шиг ингээд эндүрдээс л зовлон үүсгэгээд Будда тэр үүсдэн шүү дээ. Тэгээд яг тэрнтэй адилхан. Тийм болохоор бид нар нөгөө нэг аз жаргалтай байна гэдэг нь өөрөө зорилго нь ажиллахгүй. Бид нар тэр хоромхон төдийн баяр баясгалыг мэдрэх гэж
бүх энерги, бүх өөрийнхөө ирчвч, бүх сүнсээ хорон бүр дээр зарцуулах хэрэгтэй гэж нөхөр битсэн байдаг байхгүй юу. Тэгээд тэр философи надад айгүй таалагдаад тэгээд тэр баяр баясгал тэр хормхон мөчт тэр өөрийгөө шатааж байгаа тэр үйлчлэлийг авахын тулд бид нар дандаа хэцүү замыг сонгох хэрэгтэй гэж байна. Орчин үеийн залуус гэдэг тэр ном дээр хэлж байгаа байхгүй юу. Орчин үеийн залуус ингээд юмыг үр бүтээмжтэй ч юм уу те аль эсвэл ингээд амархан байдлаар хийгээд ингээд ухаантайгаар ингээд амьдраад сурцгаа. Гэхдээ тэр хүмүүс яг амьдралаас юу хүсэж байгаа юм бэ гэхэлэр мэдэхгүй юм гэдэг ч байгаа байхгүй юу. Би бас яг тэрнтэй амар санал хэлээ. Би өөрөө бас яг амьдралаас юу хүсэж байгаа юм бэ гэхэлэр яг мэдэхгүй болцсон байгаад байгаа яг одоогийн байдлаар бол тийм учраас би одоо юу хийх юм бэ гэвэл тэр ном дээр бичсэн дагуу би дандаа хэцүү замыг сонгох хэрэгтэй. 2 зам 3 зам гарч ирлээ гэж бодоход хэцүү зам дээр л миний хариулт авах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэр дандаа нэг амархан замыг сонгочдөг. Өглөөс ирээл аль амархан замыг сонгож байгаа байхгүй юу. Өглөөс ирээл би тухайн үед юу одоо нэг сарын өмнө юу гэдэг байсан бэл өглөөс ирээл би нотификейшнээ шалгадаг утсан дээр. Тэр чинь надад амархан байгаа байхгүй юу. Би өглөөс ирээд босоод шууд гараад 5 минутанд тэр гүүх гэдэг алхмыг хийхлээр одоо тэр чинь хамгийн хэцүү зам. Амар зовлонтой байгаа шүү дээ. Өглөө ингээл кортизол ялгарсан ингээд. Гэтэ би тэрийг давсны дараа надад бай баясгал төрөх байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү байдлаар зүгээр амар том тийм хэцүү зам биш юм аа гэхэд өдөр олон аль хэцүү замыг сонгох нь хорон мөч бүр хамгийн чухал гэдэг тийм одоо санаа байгаа юм. Тэгээ тэрийг яг одоо уншиж байгаа учраас яг одоо хэрэгжүүлж байгаа. Тийм байгаа. Надад бол гой санагдаж байна. Яг л нөө хэцүүгийн сонгохлоор тэндээс нэг хариулт гарч ирээд тавч санагдаад байхгүй нөө. Би одоо дараагийн хийх гэсэн миний асуултуудын хариултыг хэцүүгээс олоод байгаа юм шиг. Би бас яг хамгийн түрүүнд хамгийн хэцүү ажиллаа хийж нэг жоохон нэг өөр тийм байхгүй өглөө хэлэхэд нөө мэлхий идэх хамгийн хэцүү ажиллаа байл өглөөрт ичвэл амар гэдэг нэг үг гэдэг шиг. Би бол яг тэрнтэй сайн яриад бол гоё санал нэгдэж байна. Бүр бол одоо номын контент хийж байгаа, дээр нь подкаст хийж байгаа хүмүүстэй тий. Тэнгүүтээ подкаст ингээд нэлээд хэдэн дугаар явцсан байгаа тий. Хүмүүстэй ярилцж байгаа, тухайн хүмүүсийг ухаж гаргаж ирнэ. Подкаст хөтлөх ямар гэдэг бол одоо мэдж байгаа. Тэнгүүтээ хүмүүстэй подкаст гэдэг тэр хүмүүс маань одоо дугаарт хүрэлцэн ирэх ч юм уу те зарим нь ингээ морих ч юм уу тийм хүм хэр гарч ийн зохицуулж гинэ яаж ийн тийм зохицуулж байгаа өнөөдөр ч гэсэн нэг зоч маань морьсон тий сая ойлаа хэлсэн шүү дээ тий яг тийм асуудал гарна тэгээ нөгөө хүмүүсийн цагийг хооронд нь давхцуулаад зохицуулна гэдэг чинь өөр айгу хэцүү ажил учраас би сүүлийн үед нүүгээд тэгээд гэртээ подкаст хийгээд тэгээд давхар нөгөө бүх тоног төхөөрөмжтэй бүгдийг нь өөрөө одоо цуглуулж дуусаад тэгээ одоо жишээ манай подкаст нь үрж ирэх юм бол манай гэрт бий л байгаа байхгүй өөр хинж байхгүй тухтай тийм тухтай тэгэхгүй нөгөө өмнө нь тоног төхөөрөмжүүдийн хүмүүсээс асууна тэгээд тэр тоног төхөөрөмжийн цагийг нь зохицуулна тэгээд нэг зураглаачдын хүний цагийг нь зохицуулна зочныхоо цагийг зохицуулна өөрийнхөө цагийг зохицуулна локейшныхаа цагийг зохицуулна гэдэг айгүй олон зүйлүүдийн оронд нөгөө нэг уулзар дээр ирж иж ер нь подкаст чинь бүтэж байгаа шүү дээ тэгээд тэр нарыг бүгдийг нь халаад зүгээр л зочны цаг бол өөрийнхөө цагаар зохицуулдаг болж байгаа сүүлийн үед бол тэр нөө подкаст яг олон дугаар игээд хүмүүстэй ярилцахаар одоо тэндээс юу гэдэг те хүмүүсийг нээж сурж гэнэ үү ямар экспириенс авч гэнэ подкаст хийсний үр дүн яг ягаад нөгөө хийдэг юм бэ гэхлээр би нэх ингээд хүмүүсийг ингээд соён гээрүүлээд чийдэг ч юм уу яг үндэ тийм агуу зорилго надад бол байхгүй надад зүгээр айгу сонирхолтой байдیں۔ Хүмүүстэй шинээр танилцаад тэгээ тэр хүмүүсийн цоошин нөгөө сториг ингээд тухаж гаргаад өөр төр ойлгоод тийм зорилготой учраас хийдэг. Тэгээд яг нээж гаргаж ирнэ гэхээс ч илүүтэйгээр зүгээр л яг нөгөө тэр өнгөрүүлж байгаа цаг хугацаа надад айгу фан байдаг учраас би хийдэг. Тий. Зүг. Гоё ярилтаа. Тэгээд гэртэйхэр их гоё сонсогдож байна. Тухтай биш мэдрэмж авчлаа шүү. Айгу тухтай шүү. Гэтэ нөгөө түрүүлс олон хүний цагийг зохицуулна гэдэг бас стресс нээж шүү те нөгөө ялангуяа байршил дээр те одоо манайх тэгээд тэндээс хаана маань гэдэг ч юм уу те. Зүг. За ингээд манай Сансуу подкаст ер нь төгсгдөг шиг ханаж байна. Тэгэхээр нөгөө одоо болохоор сайн ингээд гоё бид нар нөгөө хийдэг контентоос нийлүү контентын талаар бол хүмүүсийн тэнд ярьсан байх гэж бодоод би одоо жоохон дотоод хүн рүү ярих гэж үзлээ. Тэгэхээр бас манай бүрийн маань айгүй гоё хариултуудтай гоё зүйлийг ярьлаа. Ер нь одоо ингээд хүмүүстэй хандаад одоо гэж юм те бодохгүй байвал гоё зүгээр бас дээр нь ингээд цаашаа өөрийнхөө зорилгыг одоо яг олж тодорхойлох гээд нэг жишээ те яг энэ чиглэлээр үзэж байгаа хүмүүстэй гоё уран муу хэлвэл тий. Одоо яг энэ үртэл ирсэн хүмүүс болохоор одоо сонсож байгаа хүмүүстэй гэсэн үг шүү дээ. Ер нь яах гэж энийг сонссон юм бэ л гэж би бол хэлэх ба. Миний подкаст гэсэн ялгаагүй, миний контент гэсэн ялгаагүй. Үзэх яг үнд ямар ч хэрэг байхгүй байхгүй.
хүн нөгөө нэг өөрийн хөгжүүлэх гээл одоо санаасаа гэдэг подкаст үздэг ч юм уу, Brain University гэдэг подкаст үзэл тэгээд яг үзчихэд үнэхээр хөгжиж байгаа юу гэдгийг л өөрөөс асуух хэрэгтэй болов гэж би бол бодож байна. Юм авч чадж байна те. Тий авах нь чухал бол биш, хийх нь чухал байхгүй юу? Үнэхээр ингээд одоо юу гэдэг за жишээ нь ингээд за одоо нэг жишээ татах юм бол өглөөний гайхамшиг гэдэг номыг одоо YouTube дээр хэдэн жилийн өмнө ярьжсэн 5-600 мянган хүн үзсэн байгаа. Тэгээд тэр 5-600 мянган хүн тэгэхээр бүгдээрээ өглөөний гайхамшигтай болж чадсан тий. Өглөө 6-гийн сэрж гинөө гэдэг асуулт байгаа байхгүй юу. Тэгэхээр юм үзэхэ болсон дээр ах гэж би бол одоо ер нь хүмүүс хэлмээр санагдаад байдیں۔ Юм үзэхэ болоод тэр цаг заваа хийх дээр л зориулах нь чухал. Тэгээд хийх гэдэг тэр нөгөө нэг гүйцэтгэх гэдэг алхам дээр ороод ирэнгүүт нь угаасаа нөгөө нэг ажиллаа хийдэг гэдэг ч юм уу. Яг тэр одоо сэтгэлгээн дээр л өөрийгөө ингээд барьчаад байдаг гэж би ер нь бодоод байдаг байхгүй юу. Их хүмүүс би өөрөөсөө ялгаагүй. Би ягаад энэ зүйлийг ингээ хатуугаар ингээд хэлээд байгаа юм бэ гэхээр би өөрөө яг адилхан байгаад байгаа байхгүй юу. Тийм болохоор би одоо өөрчлөгдөх хэрэгтэй байна гэд хичээж байгаа учраас би хүмүүсийг бас аль тгээсэй гэж үздэг. Тийм болохоор би одоо юу гэдэг яг нэг тийм зүгээр ингээл мэдлэх олох ч юм уу тийм тэр зүйлүүдэд болоод зүгээр одоо хийх нь айгүй чухал, гүйцэтгэх нь айгүй чухал гэж л одоо хүмүүст айгүй хэлмээр санагдаад. Тийм болохоор яг юм үзэхэ болоод зүгээр л fucking do тийм зүгээр л хийгээч л гэж одоо хүсэж байна гэх юм. За саяын бүрийг ярьснаас бол одоо ер нь яг яагаад заавал үзэх гэдэг чинь бас байж болох концепт зүйл шүү те. Ер нь та яагаад санаа суу подкаст үздэг коммент дээр бичээрэй. Хайл гэж. Тий. Болгон чухал та. Ер нь одоо нөгөө нэг айгүй тийм ажил дээрээ ч юм уу те ингээд би угаасаа ажилтай гэж боддог ч юм уу. Тэгээд тэр зүйл дээр л хүмүүс өөрийгөө нөгөө бариарчдаг байхгүй юу. Гэтэ яг нөгөө дотоод үнэ сонсох гэдэг чинь бас арай өөр зүйл байгаад байгаа шүү дээ. Процесс мэдж байгаа. Дотоод хүнээ сонсох юм бол тэр чинь яг үнэхээр танай ажил дээр чинь танай карьер дээр чинь байна уу гэдгийг л бид нэр өөрсдөөс асуух хэрэгтэй. Дотоод хүн чинь яг юу хүсэж байгаа юм те. Тэр чинь яг миний сая хэлжсэн шиг дандаа хэсүү зам байдаг байхгүй юу. Яг мэдээж заавал ажиллаа алах бол байхгүй, ажиллагаа хажуугаар зөндөө зүйлүүд эхлүүлж болно. Гэтэ тэр олон дээр хүн дээр нөгөө шалтгаанууд гарч ирдэг. Тэгэхээр ямар ч шалтгаангүйгээр зүгээр л шууд жаахан л хамгийн чухал гэдгийг би дандаа хэлдэг. Тэгээ дандаа өөр дээр хэрэгжүүлэхийг хичээдэг. Тэгээд та бүхний хэцэн тийм байгаасаа гэж юу нь бол хүсмээр байна. Тийм байгаа учраас яг энэ одоо яриаг үзээд зүгээр шууд тэгэж өөр юм үзэхгүйгээр хийх нь л чухал гэдгийг одоо сүүл нь хэлээ да. Just do it гэж шít. Би яг подкаст орж байгаа хүмүүсээс бас асуудаг юм. Зарим хүмүүс хүн болгоны хариулт өөр байдаг л да. Одоо ингээд нэг хүмүүс ингээд нас биеийн төрсөн мөртлөө оюун санааны хувьд төлөвшөөгүй гэж айгүйх яриаддаг. Тэгэхээр төлөвсөн хүн гэж одоо бүрийг харж байгаа ямар хүн юм болоо? Хариуцлага мэддэг хүн юм болоо гэж бодож байна. Шууд хамгийн ихэнд орж ирж байгаа хариулт маань л тэр байна. Тэр чинь нөгөө нэг төрөл бүрийн одоо ганцхан бүрий гэдэг хүн байхгүй байхгүй. Ээжийн хувьд нэг бүр ягаа, найз нөхдөдийн хувьд нэг бүр ягаа, ажлын хувьд нэг бүр ягаа, олон нийтийн өмнө нэг бүр ягаа. Тэгэхээр тэр бүх хариуцлагаа өөр дээр хүлээж чадж гэнэ гэдгийг нь л одоо төлөвсөн юм болов. Тэ. Тэгээд тэр одоо нөгөө хариуцлагагүй хүмүүс л төлөвшөө хүмүүс гэж би одоо хэлэх байх та. Гэр бүлийнхаа өмнө нэг үүрэг авчаад тэрийг биелүүлэхгүй те. Гэртээ архив угаад байвал тэр чинь төлөвшөөгүй юм бол шаарж байгаа ш. Тэр чинь гэр бүлийн хүүхдийн хувьд хийн те. Тэр чинь нэг өөр нэг эцэг байх хэрэгтэй шүү дээ. Тэрийг л хийсэн хүмүүсийг төлөвшсөн хүн юм болов. За товч өгөөд их гоё хариулт байна. Тэгээд өнөөдрийн сансуугийн дугаараар би юу олж авсан бэ гэхээр бүрийдээ ярилцсанаар одоо сайхан илэн талангүй байх нь үнэхээр гоё байна. Яагаад тэгэхээр би одоо дараагийнхаа зөвлөлд тодорхойлох гэж бас хайж штэ тий. Тэр санаагаа ихгүй илэн талангүй ирлээ. Яг юм зүгээр би ажиглаж яхад хүмүүс бол яг тэрийг би ингээд том зоригтой шиг гэдэг юм тэрийг жоохон далдлаад яг юу гэдгийг мэдэхгүй хэлдэг ч юм уу те ярилцаад ч юм уу тийм хүмүүс их ховор болцсон байсан сэтгэл зүрхэн уудалдаг хүмүүс одоо цагт их ховор болчиход байгаа яг бол бүгд сошиал дээр хүмүүсийн зурагтай харьцдаг тэрийг бодвол их гоё ярилцлаа боллоо гэж бодож байна би баярлалаа тий яг нөгөө тэгэж тэр чинь бас нөгөө комментээс орж ирж байгаа байхгүй юу тий нэг 2 жилийн өмнө нэг подкастт орсон чинь бүрийн ерөөсөө өөрөөр ярихгүй байх гэдэг нэг хүн бичсэн тэгээ тэрийг харчаад би тухайн үед дачна гэж бодоол. Тэгээ дараа нь ингээ бодоод байсан чинь нэрээ би ингээд юу гэдэг хин нэг юм байхыг хүсээд хин нэг нь одоо юу гэдэг зөв байгаагаа нотлохыг хүсээд тэгэж нөгөө дүр хэсгээд байсан юм шиг санагдсан. Яг янз бүрийн дүр бол хүнд байгаа. Гэхдээ тэр нь өөрөө зөв бол биш байгаа юм байна да гэдэг би яг нөгөө түрүүний өмнө асуусан шиг комментоос би анзаарч эхэлж байгаа байхгүй юу.
Тийм болохоор бас нөгөө давхар тэр сошиал медиа уссан гэдэг нь бас тийм юутай. Би яг юу нотлох гээд байгаа юм бэ те хүмүүст. Би нэг л мэдсэн ш хүмүүст юм нотлох гээд батлах гээд яваад байсан байхгүй юу. Нэг юм үзээд ч юм уу те нэг зүйл бүртгүүлээд нэг зүйл шинээр эхлүүлээд тэгээ тэрийгэ заавал ингээ стори дээр хиймээр санагдаад болдгоо юм байна гэдэг би өөрөө анзаараад. Тэгээ би тэр бүр дадлалцсан тийм тэр нь дадал болцсон. Би яг юу хүнд нотлох гээд байгаа юм бэ те. Нотлсноор яг би юунд хүрэх гээд байгаа юм. Заавал нөгөө бусдад ингээл хүлэн зөвшөөрөгдөөд тэр ингээд хүсэлт нь ингээд миний амар том толгойг эзэлж байгаа нэг хэсэг нь болоод болцсон байсан. Тийм болохоор яг тэр нөгөө хүслээсээ ангиж очихын тулд тэр нь амар том асуудал юм байна гэдгийг анзаарсан учраас ер нь за ямар ч устгах зүгээр юм байна гэж бодсон. Зүгээр өөртөө л таалагдтал л та тий. Өөртөө л таалагдтал та тий. Одоо тэр манай бүрийгөө орчуулсан шид мохлог гэдэг номыг та бүхэн хэрвээ авч уншвал яг тэрэн дээр сайн ярьсан философос зарим нь байж байгаа. Одоо нэг дөрвөн ихний бүлэг дээр дөрвөн тасгал гарч байгаа. Тэрний 3 дээр нь л сэтгэлээ нэ гэдэг тий. Тэрийг бол айгүй гоё ингээд бас сэтгэлээ нээж ярилцлаа гэж бодож байна би. Баярлалаа. Би айгүй олон юм ингээд нэмж яриад байгаа. Гэхдээ харин энэ тун гоё ихгүй гоё дэлгэрүүлээд би бас гоё өөрөөрөө гоё явж ярьж байгаад нэг баярлалаа. Орж орлоосон баярлалаа. Ерөнхийн нөгөө нэг хүн болгоны мэддэг асуултыг мэдж байгаа гэж бодвол тийм асуухгүй л байгаа. Одоо контент яахтай яаж ийсэн бэ гэсэн үг тийм нэг асуухгүй гэж бодоо. Бас ярихаас нь залхаж байна уу? Дотоод сэтгэл талаас нь юу гэсэн бас манай бүрийн маань гоё дэлгэрэнгүй ярьлаа. Тэгээд цаг заваа гаргаж одоо ирсэн тех баярлалаа. Өөрсөндөө баярлалаа. За ингээд Сансууи подкаст ээжтний дугаарыг өндөрлөө. Түрүүнийсэн шиг шид мохлог номыг бас хүн болгон уншаасаа гэж хүсэж байна. Би бас бүр дахин цаасан хөлбөөр уншихыг хүсэж байгаа. Баяртай хүмүүс.